Орхон аймгийн Эргэн Батбаяр гемодиализийн аппаратанд орж эмчилгээгээ таслахгүй тулд сүүлийн 3 жил гэрээсээ хол хотод амьдарч байна. За түүнийг 2023 онд бөөрийн дутагдaltaй гэж онцлогдоход Орхон аймаг дахь бүсийн оншилгоо эмчилгээний төв 1 жилийн дараах очирт бичжээ. За гэвч 3 жил өнгөрөөд байгаа хэдий ч одоо хүртэл Эрдэнэт хоттой эмчилгээ үйлчилгээ авах боломжгүйгээс хотод байрлаж өндөр зардалтайгаар амьдарч байна. Эргэн Батбаяр болон түүний хайн 1984 онд Эрдэнэт үйлдвэрт томилогдож ажиллаж байжээ. Батбаярын хувьд 2011-2014 онд тус харуулж группт гарсан тул 22 жил ажилласнаар тэтгэвртэй гарч байжээ. За харин 2023 оны 9 сард бөөрийн дутагдaltaй гэж онцлогдсноор гемодиализийн аппаратад 7 хоногт 3 удаа орох шаардлагатай болсон. За гэвч Эрдэнэт хоттой эмчилгээ авах боломжгүй тул хотод ирж байр түрээсэлж хүүхдийнхээ амьдрах зэргээр олон асуудалтай нүүр тулж байгаагаа учирлаж байлаа. Очир дугаарт оруулчих. Гэд бичээд одоо 8 дахь хүн боллоо шүү. Тэгээд та ер нь жил очирлт гэж шүү. Энэ өмнөх хүмүүс ч одоо бараг жил очирлж байгаа хүмүүс байгаа. Жилийн дараа авах байхаа л гэсэн хариу өгсөн. Тэгээд бид нэр тэрийг хүлээгээд буцаад Улаанбаатарт ирээд 1-р эмнэлэгтээ хандсан, 1-р эмнэлэгтээ орж байгаа. Тэгээд 3-р эмнэлэг байнга орох боломж байна. 3-р эмнэлэг ороо гэлтэл тэрнээс хойш 3-р эмнэлэгт ороод явж байна. Түүний хань ариун цэцэг мөн Эрдэнэт үйлдвэрт 41 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвртэй гарсан байна. За ингээд хотод хань дээр ирж асрах болжээ. Түүнээс өмнө тэд 2 жилийн хугацаанд хол зайд баяр наадмаарч гэртээ харих боломжгүй байдалтай байсан нь хүндрэлтэй байжээ. Бид нар ч одоо нийлээд битэр ч одоо Эрдэнэт үйлдвэрт хамгийн өндөр татвар төлөөтэй баг хоёулангийнх нь ажиллаж татвар төлсөн хэмжээг нэмэх юм болж 64 5 жил болох гэж байна шүү дээ. Ингэхдээ бид нар бол улсдаа бол хамгийн өндөр татварыг төлж ирсэн гэж бодож байгаа. Гэтэл одоо яг өвдөж завсан үедээ одоо ингээд бас ингээд одоо нийгмээс гадуурхах гэж байна гэсэн үг үстэй. Ийм байдалд байгаадаа бас харамсаж байна. Эрдэнэттэй бол олон төгжрөө байхгүй амрал байх. Тэгээд надаа Эрдэнэтэд аппарат төрөлцөөгүй учраас энд ингээд хотын төгжрөө их хэцүү. Тэгээ нөгөө явдаг өнөөдөр гэтэл миний одоо нөгөө дугаар явдггүй өдөр тэгээ ингээд таалцсан ингээд яваал камер торгуулна цагдаа нарыг гуурын тэгэл явдгийн танд совлоо их бий. Тэгээ одоо энэ хүн амын нэгтрэлтэй юм бодож зовлон байлгүй л явах тийм ээ. Тэгээд Эрдэнэт нэг аппаратаа нэмээчээл гэж хэлмээр. Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн бүхэлдэн хойд бүсийн оншилгоо эмчилгээний төв гэсэн статустай явдагч иргэддээ эмчилгээ тусламжаа үзүүлж чадахгүй байгаагаас зөвхөн Батбаярын төдийгүй олон гэр бүл хохирч байна. За өгтөө бол тус эмнэлэг гемодиализийн 5 аппараттай ч 4 нь ажилладаг байна. Ажиллаж байгаа аппарат дээр эмчилгээ авдаг 40 орчим хүнээс нэг бол бөөр солиулах хаалганд орсноор завгүй бол нас орсноор дараагийн үйлчилгээ авах боломж нээгдээ гэж эмнэлгийн зүгээс тайлбарлажээ. Өөрөө эмчилгээ хийхин тулд өөр нэгнийг өгөхийг хүлээх шаардлага үүсэж байгаа нь Монголын эрүүл мэндийн салбарын бодит төрх юм а.